За үзэгч та бүхэнд орой минь төргий. Тэгэхээр олоо телевизийн зочнтой ярилцах цаг нэвтрүүлгийн нээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн зочнороо бид Дархан нутаг төрийн бас байгууллагын тэргүүн, за Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Гантулгыг урьж оролцуулаад байгаа юм аа. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцсэн танд талархсан илэрхийлье. За баярлалаа. Тэгсэн мэт төрхий. Дархан хот маань Монголын залуу хотуудын нэг. Үнэхээр одоо би бас Дарханд очиж үзчихсэн. Их цэвэрхэн сайхан хот санагддаг. Дарханы хөргөж хандлага одоо хаанаас эхлэх ёстой гэж ингэж одоо хардаг байсан. Угал иргэнийх нь хувьд. За Дархан хот маань өөрөө одоо 50 жилийн аваа өнгөрсөн жил тэмдэглэж өнгөрөөсөн. За тэгэхээр манай хот маань өөрөө уугуул иргэд маань өсөн боожоод яг 90 цент төрсэн юм хот болж байгаа маа. Ерөнхийдөө бусад хотуудтай харьцуулахад бол залуу боловч Дарханы хотын маань хөгжил маань юунаас эхлэх вэ гэхээр нэгдүгээр хүний хөгжлөөс эхлэх ёстой. Тэгээд Дархан хотод маань сайхан залуучууд байна. Мөн мэдлэг боловсралтай, өндөр боловсралтай гадаад боловсрол эзэмшигчдээс хүмүүс байж байна. Дархнаа гэсэн сэтгэлтэй хүмүүс ч байж байна те. Энэ хүмүүсийн одоо сэтгэл оюуны нэгтгэж нэг зүйл чиглүүлж чадах юм бол Дархан хотын хөгжих бүрэн боломжтой. Тэр дэд үтц мөн шинэ хөгжсөн хот гэдгээр бол бүх зүйл нь одоо хангагдсан юм сайн. Батын одоо жишг төрчээд байгаа л да. Тэгэхээр таныг бас Дархан нутаг төрийн бас байгууллагын тэргүүн гэж ингэж байна. Тэгэхээр энэ төрийн бас байгууллагын хотоос танилцуулаач манай үзэгчд. За Дархан нутгийн бас бид хэсэг уугуул залуучууд хоорондоо ярилцаад Дархан хот манай төгжих ёстой тийм ээ. Хөгжөөгчтэй одоогийн байдлаар бүр эрчтэй хөгжих ёстой. Дархан Монгол улсын хэмжээнд битгээр одоо дэлхийн хэмжээнд одоо дуусгах юм эрчимтэй хөгжил юм хот байх ёстой гэж энэ бодсон үндсэн дээр бид өхөн Дархан нутаг төрийн бас байгууллагыг 2007 онд байгуулсан. За энэ төрийн бас байгуулалт маань гол зорилго юу гэхээр Дархан хотын одоо иргэд хүүхэд залуучуудыг спорт урлагийн салбарт дэмжиж хөгжүүлэх тийм ээ. Спорт урлагийг хөгжүүлэх мөн зайлшгүй хотын хөгжилд нэмэлт оруулахад ямар бүтээн байгуулалтын ажил байна, ямар одоо хэрэгцээтэй шаардлагатай ажлууд байна. Тэрийг бид өхөн өвсөл санаачлаараа нэгдээд энийг одоо зохион байгуулж ингэж хийхээр одоо анх зорилготой байгуулагдсан байгууллага. За энэ байгуулагдсан цагаас хойш бас гишүүдийн тоон маань нэлээд өргөгдсөн. Бас хийх ажлын хүрээ маань бас нийгмийн салбарт, спортын салбарт, урлагийн салбарт гээд олон салбарт одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм төрлийн бас байгууллага да. Би бас ингэж бодоод байт юм л да. Энэ Улаанбаатар хот маань хотчлт асар их хүн амын төвлөрөл их болчлоо. Дараагийн одоо том дагуулгатуудын нэг бол Монголын хотуудын нэг бол магадгүй Дархан байх хэрэгтэй юм болов уу гэж. Тэгэхээр яг энэ чиглэлд өөрөөр хэлбэл Дархан уул аймагт тэр дид үтцийн асуудал бусад олон талт асуудлуудыг шийдэхэд юуг одоо анхаарах хэрэгтэй юм шиг танд бас тэнд ажиллаж амьдардаг хүн харагддаг. За манай Дархан хот маань анханасаа энэ залуучуудын хот тамийн үйлдвэр техникийн төв байна гэж төлөвлөж барьсан учраас анхны төлөвлөлт бол маш сайн хийгдсэн юм хот байгаа. Тэгээд хэдийгээр энэ төлөвлөлт юмнууд одоо дараагийнх нь одоо төс захиргаануудаа гаргаж байгаа боловч энэ хийсэн төлөвлөлтөө барьж ажиллах тий үүсэх засаг буюу одоо аймгийн засаг даргын хамгаалалт газрын албаны хийсэн төлөвлөлтөө яг барьж энэ төлөвлөлтийн дагуу хөгжил юм тодорхойлж явах шаардлагатай байна. Тэгээд энэ маань бас жоохон дутагдaltaй байдаг. Ер нь одооноос бол манай Дархан хот манаас утаатай болж ийн, төвлөрөл бий болж ийн, үйлдэл үйлчлэг нэмэгдэж ийн, хүн амын тоон нэмэгдэж ийн. Тэгэхээр анх байгуулагдаж байх үеийнхээс одоо 2-3 дахин энэ хөгжлийн даац маань одоо хэтрээд байгаа учраас ихсэж байгаа учраас энэ тохирсон одоо бодлого явуулах, энэ тохирсон хот төлөвлөлтийг хийх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энийг хийхэд тулд тодорхой хэмжээний төгс бүрэн боловсрогдсон хөтөлбөртэй байх хэрэгтэй, хөгжлийн хөтөлбөртэй байх хэрэгтэй. Энийг одоо дагаж хэрэгжүүлдэг боловсон хүчин бэлтгэгдсэн байх хэрэгтэй тий. Энэ үйл ажиллагаа хийсний дараа хяналт шалгалт нь одоо бас бүрэн сайн хийгдсэн үндсэн дээр манайх энэ Улаанбаатарт одоо толгороод байгаа энэ том хөндлөл бэрхшээлээс одоо салах тэрнээс тойрж өнгөрөх бүрэн боломжтой байгаа. Тэгээд энэ зорилгоор ч гэсэн манай Дархан нутаг төрийн бас байгуулалт маань өөрөө бас хөгжлөө Дархан хотын хөгжлийн хөтөлбөрийг одоо хөгжлийг боловсруулахад одоо голлож оролцож байгаа. Тэгээд арчсан намтаас хамтраад тэр энэ дээр бид өхөн бас өөрсдийн судалгаа юмнуудыг хийгээд өөрсдийн санаа оноог тусгаад мөн Дархан хот манай хөгжих одоо бүрэн боломжтой байна гэсэн юм төрчээд байгаа л да. Тэгэхээр би таныг бас Дархан аймгийн уугуул иргэний хувьд нь за мөн түнчлэн залуу хүний хувьд нэвтрүүлэгтээс өрөөд байгаа юм л та. Тэгээд үзэгчид маань бас өөрийнхөө боловсролын талаар ер нь ямар боловсралтай хүн Дархан уул аймагт энэ ямар одоо Дархан нутаг төрийн байгууллагаар дамжуулаад юу хийх бодолтой байгаа юм цаашаад ямар одоо зорилго тавьж ажиллах болж байгаа вэ гэдэг талаараас хэлж өгвөл сонирм бахал та. За тэр Дарханы уугуул иргэлтэй 1968 онд Дархан хотод төрсөн. Тэгээд 10 жилийн
давхны 10 жилийн 3 дугаар зур сургууль мөн төгсөж илээ. Юу ахад ангидаа бол гүнзгийрээс сургуультай математикийн 1 дугаар 10 жилийг төгссөн. Ингээд танай политехникийн дээд сургуулийн барилгын инженерийн дулаан хангамж агаар салхитын ангид орж 5 жил сурсан. Ингээд би сургуулаа төгсчөөд буцаад дархандаа очиод одоо үдий 44 нас хүртэл ингээд дархандаа хөдөлмөж амьдарч байна л да. Тэгэхээр миний амьдрал маань өөрөө дархантай одоо салшгүй холбоотой. Бид бүхэн маань яг дархандаа амьдарч байгаа. Миний одоо 2 хүүхэд л хоёулаа одоо дарханд төрсөн. Одоо нэг нь бас их дээд сургуулиуд ингээд байж байгаа. Би өөрөө техникийн ухааны магистр Салтаа Эрдэнэ Салтаа өнгөрсөн энэ жил одоо би удирдлагын ухааны Liberty дээд сургуулийн төрийн захиргааны удирдлага сэдвээр одоо магистр цол хамгаалсан байгаа. Тэгээд ер нь англи хэл орос хэлтэй юм. Тэгэхээр таасаа ярианд нэг ийм зүйлүүд орлоо л да. Би дарханы уугуул хэрэг. Олон хүмүүс дарханд одоо энэ сонгуульд төгсөхийн цаг үед гүйж очиод би дарханы уугуул иргэн гэдэг ярьдаг юм байлээ. Тэгж байгаа зарим сонгогчдг юм шиг харагдаад байна. Тэгэхээр та бас тэгж яриад байгаа юм шиг үү? Үгүй ээ. Би бол дарханд төрсөн, дарханд амьдарч байгаа цаашдаа ч дарханыхаа төлөө ажиллаж амьдрна гэсэн юм бодлоо. Зүгээр тэнд төрсэн хүмүүс нь уугуул иргэн гэж очиод дэмжүүлж байгаа. Тэр дундаа тэнд амьдралдаг ажил амьдралын холбоотойгоо хүмүүсээ бас дэмжих энэ төр бас иргэдийн хувьд бас ялгаатай л байна л да. Тий. Ер нь жишээлх юм бол одоо энэ манай их хурлын гишүүн Сүхбаатар бол манай Дархан хотод төрсэн. 10 жил төгсөөд хотод ирээд ажиллаж байгаад 2008 онд Дархан хотоос одоо их хурлын гишүүн болсон юм. Тухайн үед бол яг тийм давлгаа байсан л да. Одоо бол ер нь Дархан хотын иргэдийн маань бас сэтгхүүд өөрчлөлт гарсан л да. Урд нь юу гэхээр бас нэг тодорхой хэмжээгээр дарга сэтгэлгээтэй тий дээшээ хардаг. За энэ хүн төвөөс ирсэн хүмүүс маань одоо бидний хөгжүүлэх, бидний амьдралыг сайжруулах нь тий улсыг хул бидний дуу хоолой болох нэ гэдэг ийм одоо үзэл давмгааж ирсэн бол энэ 2008 оноос хойш өөрчлөгдсөн. Манай Дарханы иргэд бол даа ялангуяа одоо залуучууд маань өөртөө эрийн зэндүрээд ер нь Дархан хотын өөрийн иргэн уугуул иргэд маань хөгжүүлэх юм байна. Бидний нуруунд дээр бол одоо ачааны хүнд нь ирэх юм байна гэсэн ийм одоо бодол сэтгүүтэй болсон байгаа. Сонгоо тэр ард иргэд маань ч гэсэн өөртөө бас ер нь бол Дархан дөм хийх за зүгээр хотлон хамлаад явах биш. Яг одоо байрын суурин байж байгаа биднээс төлөө хөдөлмөрлчих юм. Хийсэн бүтээсэн хүнийг бол мэдээж сонгох тийм ята болцсон л доо. Тийм тэгэхээр иргэд маань ямар ч байсан Дархуул аймгийнхаа одоо бодлого барьж байгаа хүмүүсийг цаашлаад ирнэ ингээ харахаар ардчилсан үйл хэрэг Дархан нэлийг дэмждэг юм шиг харагдаад байна. Зүгээр зарим талаар тухайлах юм бол эрх баригчдаас гэдэг юм уу магадгүй өмнө гишүүн болсон хүмүүс маань дарханчуудын итгэлийг дааж чадаагүй янз бүрийн юмтай холбогдоод байдаг юм шиг харагдаад байдаг л да. За үнэхээр тийм байдал байдаг юм уу? Та зүгээр би зөв сэтгүүлчүүд хардаад байна л да. Тэр нөхдүүд үнэхээр эзэн ус юм байдаг юм уу? Тэнд амьдардаг өнөв та бас яаж харддаг юм бол? Тий. Түрүүний өөрөө хэлдэг чинь бас одоо ерөнхийдөө бид хүмүүс тэгээд хэлчихлээ юм л да. Юу гэхээр нүүдлийн шувуу шиг тий. Дархан дуучаа, дарханаас ажил амьдрал бүхэн яагаа тий. Дарханаас одоо өөрөх нь амьдралын дээшлээ тэгээ цаашлаад Улаанбаатар дээр ингэ явж байгаа юм бол маш их байна л да. Манайхаас гарсан одоо өмнө гарч ирсэн их хурлын гишүүд маань бүгд л тийм замаар явсан эргэж одоо дархандаа ярьж хөдөлмөрлөд ирэхэд одоо сонгогчдынхаа итгэлийг биелүүлээд ингэ явах тал дээр бас дутуу ажилласан юм бол байгаа. Тэгээ тийм ч учраас иргэд маань бас ийм сэтгүүтэй болсон байхгүй. Ер нь бол дархны төлөө дархны хүмүүс маань одоо зүтгэх юм байна. Дархнаа хөгжүүлэх үл энэ залуучууд маань л хөгжүүлэх юм байна. Бид яг хөө хилээд саналаа хилээд ингэ явчих бүрэн боломжтой байна гэдэг зүйл бол олон төрлийн зүйлтэй ажиллаж байгаа л да. Дархуул аймгийн хөгжлийн одоо гол том системтэй хөгжлийн гарцуудыг яг юунаас харж байгаа вэ? Дарханд одоо үйлдвэр барих хэрэгтэй гэдэг янз бүрийн юм ярих юм шиг. Тий. Дархан хот маань одоо хүн ам тоноор 95,100 мянга гарчлаа. Төвлөрөл бол нэлээд бий болж байна тий. Одоо Улаанбаатар даац ихтэй одоо дарханлуу бол энэ бол бизнесийн чиглэл бол ихсэж байна. Тэгэхээр энэтэй холбоотой барилгачдын асуудал нэлээд хурцаа тавьж байгаа. Одоо энэ жилд манай одоо 4-5 газар барилгууд эхлээд явж байна. Тэгээд энэ маань энийг ингээд хангах тэгээ үйлдвэр бааз маань дарханд одоо байхгүй болчихжээ. Уг нь социализм үед бол барилга үйлдвэрлэлийн технологийн бааз байна гэдэг ингээд манайхыг байгуулсан бол тэрнээс маш олон үйлдвэрүүд хаалгаа барьсан байна. Тэгэхээр одоо яг энэ чиглэлээр барилгын хөгжүүлэх тал дээр бол барилгын бааз үйлдвэрүүдийг сэргээх нэмж барих шаардлага байгаа. За хоёрт нь манай Дархан хот маань өөрөө яг одоо шарын гол гэдэг манай тий шарын гол сумд бол нүүрсний том уурхай байж байна. Тэгэхээр энэ нүүрсийг бас ашиглаад олон зүйлийн бүтээгдэхүүн бүрэн боломж байна. Одоо нүүрсийг шингэрүүлсэн түвш гаргах тий нүүрснээс ийм одоо жишээ технологийн нэвтрүүлэх шаардлагатай байна. За дээр нь манай энэ Дархан сэлэнгийн оройн чи өөрөө төмрийн хөдрийн том айс ав байгаа байхгүй.
Тэгэхээр энэ төмрийн үдийг ашиглаад бид өхөн бас гангийн үйлдвэр байгуулж ингээд ер нь бол Дархан хот төдийг Монгол улс хөгжлийн том түлхүүр болох бүрэн боломж байгаа. Өнөөдөр жишээлбэл ягаад тэр гангийн үйлдвэрийг барих ч юм уу тэр томоохон үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулах талаар дөрвтэй ажил хийгдэхгүй байгаа юм. Тэгээ энэ маань юу гэхээр цэвэр улс төртэй холбоотой болж эхэлж байна л да. Учир юу гэхээр энийг явуулах энэ одоо Монголын баялагийг Монголд нь үлдээх мөн хүн ам одоо үйлдвэрчдийг дэмжих хүн амд нь эргээд энэ маань хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, орлого нэмэгдэх ийм бүрэн боломжтой байгаа харсаар энийг хийхгүй байгаа нь гол учир байгаа юм тийм. Тэгэхээр энийг бол цаана юу тайлбарлаж яах вэ гэвэл цэвэр ашиг сонирхлын зөрчил. Тэгээд энэ төмөртэй ордуудад ямар хүмүүс нийцэн суусан бэ гэдэг нь тодорхой байж байгаа. Нүүрсний ордууд. Тэгэхээр энийг бол одоо энэ улс төр хийж байгаа энэ манай Монгол орныг толгойлж байгаа энэ хүмүүсийн цэвэр одоо ашиг сонирхлын зөрчилтэй байдал л одоо энэ гацааж байгаа. Тэрнээс биш манай Дархан хотод дид үс өгчсөн тий ажиллах хүч нь байж гин боловсролтой залуучууд нь байж манай Дарханаас бол маш олон залуучууд таван толгой одоо оюутлах руу явж байгаа байхгүй. Манай дээр сургуультанд зуугаад бүгд одоо өнгөрсөн жил ихэд одоо манай оюутлагын сургуулийн төвөөс 16 хүүхэд одоо оюутлахаар явсан байхгүй 24 хүүхдээс. Тэгэхээр энэ бол маш их өндөр чадвартай. Дарханаас бол нэлээд олон ажиллах хүчин бол тийш явж гинэ гэсэн. Тэгэхээр биднес өөрсдөө дархандаа энэ гангийн үйлдэл байгуулахад бол бүгд тэрийг ажиллаад аваа явчих бүрэн боломж байна. Мэргэжлийн боловсрол хүчин бол байна гэж үзэж байгаа. Гол нь одоо энийг цэвэр концептыг босруулаад энд нь хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулах гол шаардлага байна. Сонгуульд өгөхөд ирэхээр л Дарханд нэр дэвших юм уу эсвэл Дархан руу хандсан хүмүүсийн нэг байнгын ярьдаг нэг зүйл бол Дархан уул аймгийг одоо Дархан сум гэдэг аймгийн төвч сум гिचээд идэг л нэг ийм захиргааны өөрчлөлт тий засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтийн хуулинд өөрчлөлт оруулж Дарханыг хотын статустай болгоно гэж их ярьдаг л зүгээр. Энэ өмнө ярьжсэн би бас санаж байна. Энэ мань ямар одоо шатандаа явж байгаа хэрэгжиж байгаа вэ? Үнээр хэрэгжсэн бодтой зүйлүүд байгаа юу? Тий энийг бол бас өмнөх гишүүд маш их амлаад явдаг л да Дархан хотыг одоо Дархан уул аймгийг Дархан хот болгоно гэдэг. Тэгэхээр энд яаж юм хөр энэ 4 жил бас энэ засаглалыг авсан энэ хүмүүс маань одоо эрх хэрэгчд маань энийг хийгээгүй байхгүй. Үнэхээр үндсэн хуулиндээ өөрчлөлт оруулаад энэ хот тосготынхаа хуулинд өөрчлөлт оруулах юм бол хамгийн түрүүнд одоо Дархан хот маань Дархан уул аймаг Дархан хот болчих واخгүй. Тэгэхээр одоо бол яаж юм хөр Дархан хот маань өөрөө Дархан уул аймгийг сумын төв аймгийн төвийн сум болчиход байгаа байхгүй. Тэгээд Дархан сумын дарга бусад албадууд байдаг. Ингээд аймаг сум хоёр чинь давхардчаад засаг захиргааны өөр давхардж байгаа, хоёрт нь өөрөөр хариуцлага явууч гэсэн давхарчаад байгаа учраас Дархан сумынхаа ажил бол явах байсан. Дархан уул аймагийнхан засаг захиргааны ажил тодорхой ажлууд хийдэг ийм болчиход байгаа. Тэгэхээр энийг бол одоо өөрчлөх цаг болцсон. Хуулиуд нь үнэхээр санаачлах гаргаад манайхаас одоо Дархан уул аймгаас одоо ингээд нийт дэвшиж байгаа хүмүүс маань өөрсдөө бүх санаачлах гаргаад энэ үнэхээр одоо энэ Дархан хот болчих юм бол энэ хотын хөгжлийн одоо юугаар явах хэрэгтэй, хурдаар явах хэрэгтэй байхгүй. Бид хүн чинь Дархан сум болцохоор мэдээж хүмүүсийн санаа, сэтгэлжтэй бүтэн зохион байгуулалт тий хийж байгаа ажил үргээ хуваарч гисэн бүгд яг тэр сум руу орчиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо хот гэх юм бол энэ чинь хот чинь яг хотын захирагч байх хэрэгтэй. Бусад бүх асуудлыг хотын газрын асуудлыг бүгдийг одоо хот маань өөрөө шийдээд явах шийдээ. Хөрөнгө оруулалтын асуудал бусад хотуудтай дэлхийн хотуудтай холбоо тогтоох бүрэн боломж байгаа байхгүй тий. Аймаг болоод сум болоод ингэчээч юусоо тэр тэгжэл дэлхийн хөгжилтэй ингэ авталтахгүй болчиход байгаа байхгүй. Таныг Дархан уул аймгийн иргэдийн төлөөлөгчд орлын төлөөлөгч гэдэг ингэсэн. Одоо жишээлбэл Дархан уул аймагт байдаг хонгор сумын асуудлыг одоо хоёулаас өгч ярих шаардлагатай болчихж байна л. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид энд асуудалд яаж ханддаг юм бол зүгээр төр яаж хандж байгааг манай үзэгчид бол бас надад хэлүүлдэг ерөөд нь гадарч байгаа. Тэгвэл аймгийн одоо удирдлагууд иргэдийн төлөөлөл энэ дэр ямар байсуртай гэдэг. Хонгор ордлоо л гэн, хонгор зүгээр байна л гэн. Тий, за яг энэ хонгор Дархан уул аймгийн хонгор сум маань яг биднээс энэ 100 амьдж байгаа бид бүхний найз нөхөд одоо манай нутаг дэвсгэртэй ийм зянат натар харцаа асуудал болсон л да. Тэгэхээр энд бол бид бүхэн маш их хэмжигжсэн. Тухайн үед бол манай арчсан нам бол дуу хоолой өргөжсэн тий. Манай намд ажиллаж байсан хүмүүс гэсэн ирж энд ажиллаж байсан. Тэгээд хонгорыг бол хоргоожуулах үйл ажиллагаа явуулсан тухайн үед явуулсан. Дээр нь одоо тэр хорцсон хүмүүсийн бол эмчлэх, совилох тий. Тухайн тэр хортой гэж байгаа тойрог нүүлгэн шилжүүлэх ажил бол юу ч хийгээгүй. Тэгэхээр энэ дээр бол ганц юм биднес бол иргэдийн хурал дээр тавьдаг л да. Энэ одоо хонгорын хоргоожуулах асуудал юу болж судалгаа юу шинжилж үзье, шинжилгээг дахин явуулъя. Дээр нь одоо хордоод байна. Би одоо бид өвчлөөд байна гэдэг хүмүүстээр нэгдсэн одоо бүр үздэг шинжилгээ хийгээд тэдүүсийн үнэхээр одоо эмчилгээнд одоо гадаад ч гэсэн явуулаад төв засгаас даагаад ингээд энэ нь бол эмчлэх эрүүлжүүлэх ийм ажлыг бол хийх ёстой байсан. Гэтэл энэ маань юу гэхээр бид хөрөнгө мөнгө байхгүй.
төсөвд одоо суугаагүй гэдэг ийм байдлаар бас тагалдаг л да. Тэгэхээр ер нь бол Дархан уул аймгийн удирдах байгаа удирдлага маань энд бол ард олонныхоо амгалан тайван тий аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нэг номерт хийх хэрэгтэй байхгүй. Гэтэл энэ дээр бол бас санаачлаад энэ хийдгүү л дээ. Бид бүхэн яг иргэдийн уралд 4 жил ажиллах хугацаанд бас нэлээд олон зүйлүүдийг өөрчилсөн, шинжилсэн зүйлүүд хийсэн л дээ. Жишээлх юм бол одоо биднээсийг анх одоо 2008 он сонгогдоод орж явахад төсөвнүүд нь бүгд зарцуулчээд дараа нь тэр төсөв батлуулдаг. Тийм байс тэ. Гэтэл бид бүхэн шаардаад энэ одоо батлуулах гэж байгаа төсөв бол их л биднээсээр оруулж хэлцүүлээч тэ. Яг ямар юм дээр орчод байгаа. Үнэхээр шаардлагатай байх юм бол тухай үед нь төсвийн тодтголыг хийж явъя гэж шаарддаг байсан. Энийний дагуу одоо энэ 4 жилээр үндсэндээ бол тэгж хийгээс хэдэн төлөөлөгчдөөс одоо хэдэн бас арч часна байх байт юм бэ? За 31 төлөөлөгч байд. Энэс манайхаас 9 нь арчсан нам байх байт юм л та. Тэгээ бид бүхэн бас Дархан уул аймагтаа тулгарч байгаа, Дархан хотод тулгарч байгаа асуудлуудыг бүгдийг дэлгэж тавьдаг, энэ хорол дээр бас хилцүүлдэг, одоо санал тавьдаг, оруулдаг. Жишээлх юм бол би одоо энэ харааг голын сав газарт одоо энэ хэлсэн карьеруудыг ажиллаж байгаа байдаг. Эсрүүс хоёр ч одоо иргэдийн уралдаа хандж байсан, засаг даргад хандж байсан. Дээр нь энэ иргэдийн ундны усан дээр шинжилгээ хийгээч, энэ дээр бас төсөв мөнгө батлаад ингэж хийгээч гэсэн юм саналууд гаргаж ирсэн. За өөрийнхөө сонгогдсон тойргуудаас гэсэн чиглэсэн олон одоо төсөв батлуулах, тэнд хөрөнгө оруулах асуудлыг шийдсэн л дээ. Гэхдээ ер нь энэ иргэдийн хурлаар ямар асуудал гол нь шийдэж явах вэ? Ард иргэдийн амгалан тайван байх, нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийг бас хөгжлийн асуудлыг ингээд бас шийдэж явах хэрэгтэй. Одоо манайхан зөвхөн нөгөө төсөв баталдаг тийм тэргүүлэгчдээс оруулж ирсэн саналуудыг одоо баталдаг ийм юм болчиход байгаа. Тэгээ цаашдаа бол энэ Монгол Дархан хотоо хөгжүүлэх юм дээр бол энэ иргэдийн хурл маань ажилласаа гэж бас тийм бодол төрчээд байгаа л да. Надад нэг юм бодол төрөөд байна. Таны яриг ингээд сонсоод ажиглаа сууж хахад. За үнэхээр тэр төрөлх хоттой ажиллаж амьдардаг учраас тэнд болж байгаа процессуудыг бас тэнд иргэдийн хурлд нь байгаа учраас сайн мэдээд байна л да. Тэгэхээр магадгүй боловсруулах төвшөнд одоо очих юм бол илүү одоо уугуул иргэн маань ажил амьдралаа мэддгийн хувьд дөрвтэй хийх ёстой одоо гол ажлууд харагдчихлаа байгаа л да. Юу хиймээр байна? Энэ шийдвэр гаргах төвшөнд парламентын төвшөнд ч юм уу дархандаа хандсан ямар бодлогоодыг одоо хийхээ та магадгүй хүсэж байгаа. За ер нь бол манай дарханд бол маш олон асуудал байгаа л да. Жишээлх юм бол эрүүл мэндийн салбарын асуудал байна. Энэ дээр бол эрс шинжилт хийх хэрэгтэй. Учир нь юу гэхээр манай дарханд байгаа хүмүүс манай үзүүлээд ихэр онш юмнуудаа тодруулах болдог тийм техник технологи юмнууд дутагдaltaй байдаг, ор одоо байр сав байхгүй байдаг тийм. Тэгэл голцуул манай дархан сэлэнгийн оройны хүмүүс манай дархан дээр имжлүүд үзүүлдэг. Тэгээд наашаа одоо Улаанбаатар дээр хийж хувийн юмд болон одоо бусад мэрэгжлийн юмнуудээр хийж үзүүлдэг. Тэгэхээр энд бол маш их одоо дарханчуудын хөрөнгө оруулалт. Одоо бид чинь гадаад шимжүүлэх гадагшаа мөнгө урсаад байна гэдэг шиг дарханчуудын мөнгө маань Улаанбаатарт урсаад байгаа байхгүй. Тэгээ энийг ажиллахын тулд нэгдүгээр эрүүл мэндийн салбартаар эрс шинжилт хийх хэрэгтэй, дээр нь хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Тэгээд мэрэгжлийн боловсон хүчингүүдийг бас дахинд авчих хэрэгтэй. Манай ч одоо бас гайгүй сайн эмч нар бол цалин цаван хүрэлцэн хангамж дээр нь техник технологийн дутуу байдлаас болоод Улаанбаатар руу ирээд ажилладаг энд бол аягүй сайн ажиллаж байгаа юмсар байгаа. Тэгэхээр ийм сайн ажиллаж байгаа өөргөн дарханчудаа бас буцаж дуудаж эрүүл мэндийн салбарт шинжилт хийх хэрэгтэй байгаа. Дээр нь одоо манай дархан манаас гэр хороол маш их болж байгаа. Нүүл нь шилжин одоо урсгал их болж байгаа учраас энэ барилгажуулалт те хорооллуудыг барих асуудал байгаа. Ялангуяа хуучин дархан тосгоны чиглэлд бол дид үтцийг бариад өгчих юм бол өөрийнх нь газар дээрээ хүмүүс маань одоо өөрсдийнхөө хоёр давхар амны орон сууцаа барих нь бариа те зарим нэг нь одоо тэр 5 давхар барьсан барилга компаниудын барьсан хөрөнгө оруулалтын барьсан барилгатаа ороод суугаад ингээд явах бүрэн боломж байгаа. Тэгэхээр энийг би бас боддгийг энийг бол одоо засгаас дэмжиж дархан хотыг бол өнөө хот яг хотын статусаар хотын хөгжлийн одоо чиглэлээр нь хөгжүүлж ингэж хөрөнгө оруулах хэрэгтэй муу л гэж бодсон. За тэгэхээр бидний ярилцах цаг маань бас өндөрлөх болчлоо. Тэгээд ямар ч байсан бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж тодорхой мэдээлэл өгсөн танд бас талархсны илэрхийлье. За баярлалаа ажил өндөр амжилт хүсье. За өөрсдөө ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Энэ удаагийн зочинтой ярилцах цагийг нэвтрүүлэгт мэн Дархан нутаг төрөмс байгууллагын тэргүүн Дархан уул аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч гантлаг урагд оролцлоо. Ингээд манай нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяр таа үзэгчдээ.